Тэгээ энэ нь бол ямар их усүрээс гэдгийг бол сангийн сайд маш тодорхой тайлбарлсан ийм нөхцөл байдал байна. Цаашдаа бид түрүүн цалингийн бүтцийг бол нэлээд зөрөгтэй өөрчлөх шаардлагатай. Илүү одоо үндсэн цалин амьдралын баталгаа болдог. Тэн дээрээ одоо нэмэгдэл цалингууд, нэмэгдэл хөлсүүд нь тийм ээ орж ирж идэг. Ийм л одоо нөхцөл байдал руу орохгүй бол багш нарын маань тавиад байгаа шаардлага бол хангалттай хэцүү байна. Мэдээж үндсэн цалин 3.5 саяд шууд хүргэх ийм эдийн засгийн бодиттой нөхцөл байдал хомс байна. Тэгэхээр ийм нөхцөлд бол бид хизээ хүрэх вэ гэдэг чухал. Хизээ хүрэх вэ. Тэгэхээр энэ хүрэх төлөвлөгөөг аль болохоор наашлуулах тийм ээ. Одоо төрд нүүрлсэн өнөөдрийн эдийн засгт нүүрлсэн энэ болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг бүгдийг нь одоо арилгах. За эдийн засгийн өсөлтийг шууд хүндээ хүргэх тийм ийм бодлого барих нь чухал байна гэдэг дээр бол хаана санал нэг байна гэж харж байна. За цаашдаа нэг төдрөөс сургалтын медальт бас хичээл гэж багш нар бол үргэлжлэнэ гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөлд одоо яг яах вэ? Үйлдвэрчний эвлэлтийн өнөөдөр ч юм уу нэг дараагийн харах хэмжээнд орохгүй сургалтын хоцрогдол үүсгэж. Тий, одоо үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс бол бидний тавьсан ажил хэрэгч ийм саналуудад бол хариу өгөхгүй байна. Тий. Тэгэхээр бид бас энэ өнөөдөр байж байгаа нөхцөл байдлаа бол нуулгүй ярьж штеп. Ер нь бол хэлцээ хийхэд бол барих зарчим нэг л байх хэрэгтэй. Тэр нь хувирахгүй анханасаа хэлсэн үгэн дээрээ байх, бололцоогоо ярилцах, тэндээс харилцан буулт хийх, харилцан буулт хийсэн дээрээ бол тэрийгэ баталгаажуулж одоо цаасан дээр бичгээр үлдэх тий. Тэгээ тэрийг хоёр талд хариуцлагатайгаар хэрэгжүүлэх. Тэгэхгүйгээр зөвхөн нэг талынхаа байр суурийг бариад ингэж яваадах юм бол хэлцээ эхлэхгүй шүү дээ. Тэр өнөөдрийн бодиттой нөхцөл байдлыг харж шийдвэрийг гаргамаар бодиттой нөхцөл байдлаа харж. Төсөв бол одоо улсын хурлын мэдэх асуудал болсон. Тэгэхээр улсын хурлын хилцүүлгийн явц дээр нь зарчмын зөрүүтэй санал гаргаад энэ цалин нэмэх асуудлыг хэлсэн. За энэ зарчмын зөрүүтэй санал гаргаж энэ багш эмч нарын цалин нэмэх тал дээр ажиллаж байгаа гишүүдэд бол би талархалтай хандж байгаа. Гэхдээ энэ дээр бас жишээлбэл улс орны зайлшгүй шаардлагатай ийм төсөл хөрөнгүүд ийм зүйлүүд рүү бол бас хамаа намаагүй бас яаж болохгүй. Бас эн чинь ингээд жишээлх юм бол Ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн нэг нь ингээд зарчмын зөрүүтэй санал гаргачихсан байхад нөгөө талдаа за тэгвэл одоо эмчнэрийн одоо цалин 50%-аар өсгөн ч гэдэг юм санал гараад. Гэхдээ тэрнийхээ их усрын жишээл Ахмадын тэтгэврээс хассан байх шиг. Ингээд ярьчихар чинь нөгөө хоорондоо ингээд зөрөөд төсөв гэдэг чинь нэг юм улс орны яг л тэр жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг тольштэй. Тэгэхээр тэрий чи энэ тэндээс нь хамаагүй ингээд одоо ингээд төсвийн өөрийнх нь ийм оновчтой байдал, уялдаатай байдал бүрэн алдагдж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас их мэргэжлийн улсуудынхаа дуу хоолойг сонсож энэ дээр их учиртай байхгүй болохгүй. Нэгдээс ажил хаяг зогсохгүй бол одоо яах вэ? Одоо ингээд бид бол хилцэхэд бол бэлэн байгаа. Үргэлжил бэлэн байгаа. Тэрийг явуулсаар байгаа, хэлсээр байгаа. За 30% дээр бол одоо засаг дотор ярилцаад, их усруудын ярилцаад, улсын хурал дотор бас ярилцаад явж байна. Тий. Тэгээд энэ ер нь бол ажил юунууд бол ер нь сүүлийн 30 гаруй жил хөрөнгөлөгдсөн юмнууд байгаа шүү дээ. Урдлын түүхийг харах юм бол 23 онд 30% нэмж чадсан юм бэл. Тэр ямар учиртай вэ? 2021 22 гэсэн 3 жилийн хугацаанд нэмээгүй. Ковидын үед хараад огт нэмээгүй, амьдрал улам хэцүүцсэн. Ковидын үед одоо юу инфляц ямар түвшинд хүрсэн мэлээ те. Ингээд 23 онд бол 30% нэмжсэн юм түүх байдаг. Тэгэхээр энэ түүх бол давтагч болно. Тэрийг одоо хийгсэн ийм л юм яригдж байгаа. Амун цалингийн бүтцийг нь илүү оновчтой болгох замаар илүү хэмжээнд хүргэх юм боломж байна гэж харж байна. Бид одоо 30% руу ингээ оруулаад нэмэх юм бол үндсэн цалин, суур цалин гэж хэлж байна. 2 сая руу орж ирнэ. Үйлдвэрчийн юу гэж байгаа юм бэ энэ дэр? 3 сая 500 мянгад хүргэе гэсэн энэ шаардлага. Тэр 3 сая 500 арай болж чадахгүй байгаа юм шүү. Тийм, одоо 3 сая 500 мянгаар нэмийг гэхээр болгоё гэхээр энэ төсөв дээр чинь нийтдээ 3.3 их 80 төгрөг дахиад нэмэлтээр шаардлагатай. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр нийт урсгал зардал нь 17 их 80 төгрөг байна. Тэгэхээр хаанаасаа тэр 3 их 80 одоо нийт 32 их 80-ийн одоо хөрөнгө оруулалтыг нийлээд штеп. Ийм төсөв орж ирсэн. Тэгэхээр хаанаасаа тэр 3.3 их 80-ыг гаргах вэ гэдэг асуудал ч өөрөө хүндрээд нь штеп. Дэрэгд нь бол дээр нэмээд одоо эмчнэрийн цалин гэдэг эхлэн тийм ээ. Ингээд эхлэхээр мөн одоо шинжлэх ухааны ажилтнуудын цалин за одоо ингээд бусад одоо төрийн албанд ажиллаж байгаа ийм улсуудын цалин гэдэг ингээд эхлэхээр асуудал бол нэлээд задрахаар байна. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн байсан одоо дарга байсан ерөнхийлөгч байсан
Слепнот гişүн бол энэ танхим сууж байна. Одоо үйл төчнөдийг ойлгоцсон тал дээр юу гэж байгаа. Түүнийг ерөнхийлөгч байхад ингээд нэмчихгүй одоо удаан нэмээгүй учраас энэ асуудлыг хурж штеп. Тухайн хүн өөрөө ямар нэг харин тэр үеэсээ л одоо ингээд сайн нэмээд ингээд үндсэн цалингийн одоо амьдралын баталгаа болгох үндсэн цалинг те ийм одоо хэмжээний хүртэл нэмэх энэ ажлыг бол тухайн үеийн одоо төрийн эрх барьж ирсэн болоод үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд бас би бол хариуцлагагүй хандж гэж харж байна. Багш нарын ачааллын нэмэлт гэж нэмэлт мөнгө авдаггүй гэсэн тайлбарыг өгчүүлээ. Энэ болохоор яг хөө энэ эх жил оруулж ирж байгаа үнэхээр ялангуяа хот суурин газруудад те нэг ангид байгаа хүүхдийн тоо 35-аас дээш ийм одоо бүлгүүдэд бол ачааллын нэмэлт гэж оруулж ирээд энэ дээр нь бол одоо цалингийн нэмье гэсэн ийм 100 тэрбум төгрөгийн их усрыг тавьсан байгаа шүү дээ. Тий. Ер нь цалин нэмэхээр бас инфляц өсчихдээ шүү дээ. Тэгэхээр нэмэргүй болчихно. Түүний оронд нөгөө татвар нийгэмд татгалаар нь тодорхой хэмжээгээр хөнгөлж байна. Тэгэхээр одоо ингэн одоо жишээлбэл Монгол улсад 226 мянган төрийн албан хаагч өмнө 93 мянган боловсролын салбар дээр байж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн нийгмийн даатгалыг татвар дээр нь хөнгөлт үзүүлээд эхлэвэл нөгөө орж ирж байгаа орлого байхгүй болно. Орж ирж байгаа орлого байхгүй төсөв тасрахад хүрнэ. Ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа юм л да. Тэгээ нийгмийн даатгалын шимтгэл гэдэг чинь өөрийнх нь ирээдүйн амьдралын баталгаа тийм ээ. Энийг яах юм? Тэгээ улам л одоо ийм буруу тойрог руугаа сөрөг тойрог руугаа орчод байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг л одоо яахын тулд системийн гаднаас нь гарч сэтгэл хэрэгтэй л тийм. За